Өнөөдөр амралтын өдөр юм ч юм. Бүгдээ жоох ингээ K-pop-ийн талаар хобот заяа. За хамгийн түрүүнд мэдээж ингээд би Seventeen нэрэн штэ. Одоо та нар ингээд заримдаа яг ингээд адилхан яг K-pop сонирхдаг ч юм эсвэл яг адилхан карат найзтайгаа яг ингээ өөдөөдөөсөө харж сууж байгаа. Хоёулаа цагтай. Тэгээ ингээд Seventeen-ийн бичлэг үзэл ингээл Seventeen-ийн талаар тэгж найз гарах амар гоё эдэн штэ. Яг тэгж гин гэж бодоод миний бичлэгийг үзээсэй гэж хүсэж байна. За би яг тийм найзтайгаа ярьж байгаа юм шиг би бас та нартай ярий заяа. Одоо Seventeen-ийг олонгот би яг ингээд өмнө нь бол надад яг ганцхан карат найз байсан байхгүй юу. Тэгэл хоорондоо ингээл ярина. Тэгээс сүүл рүү ингээл эсвэл манай найз би ингээл амираа гэл Seventeen ярих гэж манай найз завгүй байдаг ч юм уу. Тийм үе байж болно шүү дээ. Тэгэл ингээд хэцүү ингээ огт ингээд Seventeen мэддэг хүнд хүртэл би заримдаа ингээд Seventeen-ийг ярьдаг байсан за. Энийг хараа энэ ч одоо тэр шүү дээ чи энийг хараа энэ амар гоё байгаас тэгээд надад тэгж ярьдаг та. Өнөөдөр тэгээд би Seventeen би яг ямар их хайртай вэ? Яагаад би ингээд ингэдэг вэ тэгдэг вэ гэд тэр болгоныг бүр ингээд гişүүн тус бүрт нь ярий зав. Яа тэгвэл каратууд биднэрт яг ганцхан биастай байна гэдэг чинь ер нь бол хэцүү шүү дээ. Миний биас бол яг ингээд дуяа юм заяа. Гэхдээ тэр чинь ингээд би дуяа талаартай бусдын зайл гэсэн үг юусэн биш шүү дээ. Бусд ингээд хайртай надад бас ингээд биаслайн байгаа заяа. Биаслайн гэдэг нь болохоор анх яаж үүссэн бэ гэхээр өнгөрсөн жил байх. Өнгөрсөн хавар ч юм уу манай найз дээр ингээд Seventeen ингээд хоёулаа яг адилхан заяа ингээд ганцхан хүн ингээд байслаад байж байгаа ингээл нэг юм үзэнгүүт ингээл хин нэг нь ингээл Scoops банана гэл ингээд гараад ирдэ штэ. Тэгэнгүүт битээр ингээд яасан. Хоёулаа зүгээр ингээд хоёулаа аваасаа хоёулаа ингээд бүгдэнд нь хайртай үнэ. Тэгмч хоёулаа зүгээр ингээд 13 гишүүнийг ингээд 6-6-аар нь гэж минийх чинь их гэж хувааж агаад тэгээд нэг их хүн үлдэн тэрийг ингээд бас хоёулаа голдоо авчиг гэж битээр ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр голдоо гэдэг голдоо авчиг гэдэг нь болохоор Мингю заяа. Мингюг бол угаасаа ингээд каратууд харсан ч, карат биш хүн харсан ч, тэгээд бүр эмэгтэй хүн харсан ч, эрэгтэй хүн харсан ч царайлаг. Тэгээ баг ингээд нохоо харсан ч ямар царайлаг залуу вэ гэж хүний хэлээр хэлэхээр тийм царайлаг хүн штэ. Тийм болохоор ингээд Мингю болохоор за минийх ч чинийх ч гэдэг. За угаасаа ингээд хүн болгоны биаслист байдаг хүн бол Мингю за. Тэгээ ингээд хувааж авсан нь олонгууд миний тайп болохоор би ингээд давхраагүй сонирхдаг. Манай найз болохоор ингээд аяgur том дүнстэй, алга дүнстэй хүн сонирхдаг байхгүй юу? Тэгэнгүүт би олонгууд ингээд Дугём, Вону, Хоши, Дино гэд манай давхраагүйчүүдийг би ингээд авч байгаа. Тэгээ ингээд Жонхон, Жошуа, Боно, Бүү энэ гээд алга нүдтэнгүүдийг манай найз авч байгаа. Тэгээ бид тэр ингээд хоёр нь яг ингээд Seventeen ингээд хувааж ингээд авч ирсэн байхгүй юу? Тэгээ тэрүүгээрээ ингээд миний биаслайн байгаа гэдгийг тэр за. За тэгэнгүүт одоо бүгдээрээ биш үү? Гишүүн тус бүрт би яг яагаад хайртай вэ? Seventeen тайртай миний 247 шалтгаан гэдэг юм ярий заяа. За. Эхлээ биасаас эхлэе. Дугём болонгой тийм штэ. Би Дугёмын өмнө оноо биастэйсэн байхгүй. Тэгж жагаад яагаад Дугём руу орсон бэ гэдгийгсэн чинь дахиад нөгөө нэг давхраагүй нүдтэй. Тэгээ боростой. Тэгээд Дугём ч айгүй хөвгөлтэй штэ. Надад бас ингээ хөвгөлтэй нэг тийм зөөлхөн тийм хүн айгүй хөөрхөн санагддаг байхгүй юу? Тэг дээрээс нь айгүй гоё дуулдаг. Тэгээ би одоо ингээ хамтлагийг одоо өөр ингээ бусдад одоо K-pop хамтлагууд ингээ харна штэ. Тэнгүүд би ер нь хөвчлэн эхлээд тэр хамтлагийн ингээд рефриг нь олж хараад тэгээд хамтлагт нь ороод ингээ явж байгаа сүүл рүүгээ дандаа ингээд вокалист руу орсон байдаг байхгүй юу? Жишээ нь Blackpink-тэй би ингээ эхлээд Lisa орсоо дараа нь ингээ Rouge болцсон ч юм. EXO-д ингээ эхлээд Seven-ээр ингэж орсноо сүүлд нь бас манай найз дээр 2 3 уран биастай бол яриад энд нэгээд. Тэгтээ ингээд Chen интермеди биас болж исэн байхгүй юу? Тийм болохоор Дугём байгаав. Хайртай. За тэгээд Дугёмыг бас би ингээ худлаа миний биас болохоор тэгж яах юм биш заяа. Би дан чанарын хувьд настай ингээ төстэй юм айгүйх гэдэг заяа. Тийм жоохоо ингээл хөвгжүүлтэй, алиа, марзан тэгэл айгүй нэг тийм нүлмэс сойрхонтой би бас амар нүлмэс сойрхонтой байхгүй юу? Би бүр үнэхээр ингээд үнэхээр амархан уйлна. Тэр чинь солиотой юм чи ингээд гэвлээд энэ гэсэн үг биш үү? Зүгээр ингээд нулимаас ингээд санаас ингээд өөр ингээд гараад ирдэг байхгүй юу? Тэгээ тэр тал нь бас битээр яг төстэй. Хүн яг нэг өөртөө төстэй хүн би асалдаг гэж тийм яриа байдаг шүү дээ. Тэр бас нэг худлаач үг бас биш заяа. Дугуймч одоо ингээд надаас 3 баг шүү дээ. Тэгсэн мөрчлөө ингээд би ингээд янз бүрийн бичлэг ч юм уу тиймэрхүү юм үзэхэр ингээд эргэлүүлмэр санагдаад байдаг. За одоо Seventeen ингээд бүгдийг ялгаагүй. Тэр чи одоо ингээд надаас ингээд за цаашлаад ингээд 5 ах, 3 ах, 4 ах, 1 ах. За Диног бол байх гэж ярихгүй.
Тийм байгаа шүү дээ. Гэхдээ ингээ бүгдийг ингээл яг ингээд манай каратууд мэдчихэл байгаа юм ингээд эрхлүүлдэг. Амар игдүүтэй мэгдүүтэй гэж хардаг. За тэнгуут ингээ карат биш миш хүмүүс арангууд игдүүтэй. Наа чи ингээ хараас чамаас өндөр булчинтай. Тэгэл нас масаар ахвах чинь чи одоо наадах ингээ эрхлүүлээд яж зүгээр үү гэдэг байхгүй. Зүгээр шүү дээ. Бас игдүүтэй нь үнэн юм чинь. За тэгээд байж байгаа юм аа. Дараа нь бүгдээ энэ үнээр талаар ярих заяа. Хооши болохоор нь штэ. Хооши бас яг нүд мүд нь бол яг миний сонирхолтой. Тэгээ дээрэс нь бүжиглэг хэрэгтэй хүн гэдэг бол миний хувьд бол ингээд бүр окей. Миний бүх мөнгийг ав гэдэг төрөлд ордог байхгүй. Тэгээ дээрэс нь бас айгүй ихтүүтэй бас ингээд эргэлүүлмээр заяо карман нэгээд аваачмар гэж ярьдэн штэ яг тийм. Дээрэс нь ингээд 70 одоо бүх гişүүд заяо хипхоп юнит вэ нөө перформанс юнит вэ нөө ялгаагүй бүгдээрээ ингээд дуулахаар би хоолонд амар дуртай. Жишээ нь яг хоошигийн хоолой, диногийн хоолойнд би бас дуулахаар амар дуртай. За тэгэл одоо бодохгүй ингээд хоошид цэрэгж явах чинь би одоо дахиад нэг сууж уу хэрэг гарах нь тэгэл цэрэгж явж байгаа чинь гэхдээ мөхөж мөхөж талд орж байгаа гэсэн үг биш шүү дээ. Гониглаад авах чинь бас биш. Гэтэ тэр хүний талаар одоо ингээд янз бүрийн одоо дуу муу гарлаа гэхэд тэр хүн оролцохгүй, нэвтрүүлэгт орлоо гэхэд тэр хүн оролцохгүй тийм бахар чинь ингээд угаасаа нэг ялцчихгүй K-pop фэнүүд бол ингээд гониглахаар зүйлэхгүй. K-pop фэн биш хүн бол тэн дээр ингээ гайхаад хүсэндээ гониглаад байгаа ингээ тэгээд тий. Чаад хүсэндээ тэнд ингээ тэр ярианд оролцож яваад байгаа. Тэгэнгүүт хооши ч одоо ингээд би бас 70-ийн нэг дуртай юм болонгод хооши жишээ нь ингээ айлын баг хүү байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд хамтлагтаа ах нартаа ор. Дино айлын том хүү гэснээ хамтлагийн ингээ макнэ. Тэгээд Купс бас айлын баг хүү гэснээ хамтлагийнхаа ахлах чинь хамгийн ах нь. Энэ нь ингээ агай хөөрхөн зөө ингээд. Одоо чинь би айлын том гэснээ ингээд ахтай сүмлэгчтэй сүмлэг гэж боддог байхгүй. Тэгээ би бинийхээ тэр талыг ингээ нөхөж байгаа юм шиг. Тэгээд айл хоошоо айлын баг болохоор ч тэр юм уу ингээд ихтүүтэй шүү дээ ингээд ихтүүтэй байхыг одоо юу гэдэг хичээгээд байгаа болохоор биш угаасаа л ихтүүтэй. Их тийм. Тэгээ одоо хоошиг ингээл багын зураг мургийг харахаар би бүр ингээл бүр шайлчих гэл явчихдаг. За ингээ бондгоор ихтүүтэй бүр ингээ яаж ч ихтүүтэй одоо ч гэсэн ингээ хацар мацар ингээ байдаг да ихтүүтэй. За дараа нь бонд Воног олонгод ингээд хүмүүс мэдгүй хүмүүс ингээд харж марах юм бол ингээд манай хүн чинь ингээд эм нөгөө нэг нүд мүд ингээд хурц болохоор гэлэг мэлэгтэн дээр ингэж юм байна гэх тийм. Ууртай ч юм шиг муудаа нөгөө залуугийн дөрөөсгөр хүмүүс ингээд ер нь ингээд хүүтэн жоохон нэг тийм хүүтэн хүмүүс байдаг ш нэг тийш нэг юмяриад гэж яах манай хүн чинь интроверт. Манай интровертүүд ингээд ер нь ойлгож байгаа. Бид нар чинь ингээд шинэ хүрээл мөрөөлд орохоор ингээд жоохон чимээгүй ингээд юм ярьж мэрэхгүй ингээд байгаад байдаг ч гэсэндээ дотроо бол бид нар чинь ингээд хүний айлан байдаг ш. Тэгээд Оног бол яг ингээд бүр яг фэн нь болоод карат болоод яг фэн нь болж ижлээ нэг уг хүний мэдэж авахар заяа. Севентиний хүртэл хилээд байгааг ботход бид нар ингээд каратуудын харж байгаагаас ч илүү тийм игдүүтэй төрлийн юм байгаа байхгүй юу? Одоо бусад хүмүүст илүү ойрхон байгаа тэр Севентинийхэн одоо гэр бүлийнхэн хамт амьдардаг мингийн өнтрийн нүдээр бас тийм бүр ингээд ойрхтой игдүүтэй хүн байгаад байгаа байхгүй юу? Байдаг гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор тэгээ дээрэс нь Воногийн мөр зарим ямар нэг нарийнхаа алгаар бол Воногийн бүр ингээд багтаж ингээд чигээрээ багтаж орохоор ч тийм мөртөө штэ. Тэгэл Воногийн хоолой гэл ингээл магтаал авил ингээл дуусгүй за. Тэгээ дээрэс нь бас гоё бүжиглэн. Өглөж мөглөөд эхлэнгүүт бүр ингээд crazy. Тэгсээ ингээд яг дуулаад эхлэнгүүт амар идүүтэй. Дино. Би Динод ингээд айгүй хайртай заяа. Ядаргаад гэдэг хүн болгон дээр би амар хайртай л гэдэг юм бас. Дино ингээд миний яг ингээд би тийм байсан бол гэж боддог. Дино мингийн хоёр заяа. Миний ийм байсан бол гэж боддог төрлийн айгүй тийм extrovert зантай хүмүүс аахгүй юу. Тэгээ Дино яг ингээд юм болгоно ингээд азтай, тэг ингээд хөвгөлтэй, яриа хөөрөтэй, инээд минээд нь Диногийн инээд бол бас гоё штий. Харахад ингээд одоо бусад гişүүд ингээд тийм ингээд дээрлэхэд байгаа ч юм шиг тийм мөртлөө яг үнэндээ цагаар авал ингээд хайрлаад байгааг нь Дино ч өөрөө мэддэг, ах нарын ч өөрөө мэддэг, каратууд ч өөрөө мэддэг. Тэгээд Диног бас яг ингээд дуулаад эхлэхээр би Диногийн яг ингээд дуулах хоолойнд нь айгуу дуртай. За. Тэгээд дээрэс нь манай хүн ч бас амар гоё бүжиглээ шүү дээ. Ихдүүтэй мэдээс Диног бас яг ингээд жоохон хөвчөг ингээд санд явдаг. За. Каратууд явдаг байх. Тэнэч одоо надаас нэг ах хүн шүү дээ. Тийм болохоор би Диног бол нэг ахмах гэхгүй зөө. Манай үе анд байгаа байхгүй. Тэгээд Диногийн инээд бол би ингээд ямар ч ингээд ууртай сууж исэн Диногийн инээд сонсогдох юм бол ингээд инээхэр зөө. Үнэн урамтай инээ гэж ярьдэн шүү дээ. Тэр үл яг ингээд Дино за бүр ингээ ха 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 хүмүүс яг ингээ чат матан дээр ингээ ха 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 гэж бичдэг шүү дээ. Тэр бичиж байгаа нь яг ингээ дуутай болох юм бол яг Диногийн нийт. За дараа нь хоёлаа гэж солиорч байна. Одоо бүр яг ингээ яг хүн дээр ярьж байгаа ш. Бүү заяа.
Сингон ингээд ингээл айгу хил амтай, ингээл гадагшаага, дуушуутай, ууртай энэ төр гэдэг харагдаж байгаа мөрлөө. Надад бол ингээд амар игдүүтэй харагддаг. За ингээд дотроо ингээд одоо айлын баг хүн штэ их нартай өссөн яг эргэлж өссөн хүн байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд дотроо ингээд айгу зөөлөн хүн байгаа гэдг нь бүр яг мэдэрдэгдэг. За би бүүдвэл ингээд бүү ингээд яаж хэрүүл уруул хийж орилж ирж исэн надад ингээд гэж харагддаг. За тэгээ бас ингээ яг цагаад болохоор ингээ зөөлөн хүн одоо ингээ янз бүрийн нэвтрүүлэг ч юм уу, гооин ч юм уу, тиймэрхүү юм дээр яж байгаа тэгэл амар ингээ та гэж ясныгаа дараа ингээ яг тэр камерны булан буланд яг ингээ байж байгаа нь ингээ харагддаг байхгүй. Тэгэнгүүт ингээ бүүдэл айгу хайртай. Дээрээс нь хоолоо молоо юу болоод байна манайхаа бүр ингээ яаж дуулаад байна. Тэгээ бас тэр бүкс мөкс яг юу болоод байна. Энэ залуучууд ингээд бүкс мөксийг биднэрт үлдээчмээр байгаа байхгүй ингээд лайт ингээд жонхоо ингээд сормоос мормоос ингээд биднээс аваад явчих юм. Бүү мүү күс мүс ингээд бас бүкс мөкс биднэрт үлдээхгүй ингээд аваад явчих юм. Тэгэл амар гой байхыг хүсдэг ингээд цагаан хайрс марсын ингээд үж аваад явчих юм. Айгүй хэцүү за биднэрт юу ч ингээд үлдээхгүй заяа. Тэгээд бүгийн нэг ихчтэйгээ ахуулсан зураг ингээд виверс дээр хийжсэн да. Тэр зургийг хараад би бүр яг миний түрүүний нөгөө өмнөх ярьжсэн ихтүүтэй. Үнэхээр ихтүүтэй. Тэгээ бүүл яалтчгүй ингээд iconic bombastic side eye. Тэгээ бүүдвэл яалтчгүй хайртай миний нүдэнд бол үнэхээр яг боно зэ. Боно нь ингээд Vernon гэдэг нэр нь ингээд солонгос руу ингээд боно нь олчж байгаа нь хүртэл надад айгүй хөвгчлээ. Тэгээд бас ингээд игдүүтэй зэ. Ихэнхдээ ингээл нэг тийм юу ч наалдахгүй байгаа юм шиг юм байдлаа байдаг штеп. Гэтэ яг үнэндээ ингээд цаанаа яг ямар хөвгчлөлтэй алиа нэг тийм экстраверт төрлийн хүн бэ гэдгийг бид нар багахан бичлэгээс нь л мэдэн штеп. Уг нь л яг тийм. Гэснээ бононоос ингээд айгүй тийм хариу үйлдэл сайтай юм ярингууд ингээд амар гоё ингээд талаацтай хүлээж авдаг найзууд байдаг штеп. Яг тийм. Тэгээ бононтой би ингээд яг юм хөвгчлөлтэй юм ярих юм бол боно нөөдөөс бүр ингээд амар гоёор ингээд миний бүр сэтгэл хүртэл хүлээж авахар юм шиг тийм тэгэж хүний яриаг сонсож хүлээж авч нөгөө хариу үйлдэл гаргадаг тийм төрлийн юм баггүй юу. Дээрээс нь боно нь ингээд рэп хийгээд эхлэнгүүт бүр тэгээ англи манглаар рэп хийгээд эхлэх юм бол тэгэл бүр дуусаа заяа. Тэгээ ингээл зүгээр л нэг оршиж байгаа нь хөвгчлөлтэй хүн гэж байдаг шүү дээ. Өөрөө нэг хөвгчлөлтэй гэж хичээгээд байгаа юм байхгүй. Гэтэ зүгээр л нэг сууж байгаа нь гаргаж байгаа царай нь эсвэл зүгээр ингээл алхаж байгаа нь. Тэгээ заримдаа бас юу бас боно шиг байх юмсан гэж хүсдэг за ингээ юу ч наалдахгүй. Ингээл юу ч болж ингээд өвөө самуу болж исэн ч гэсэндээ зүгээр ингээл гэл бэждэг. Тийм байхаа бас амар хүсдэг. За бононы рэп хийсгүүд бол crazy. Like. За одоо юу яа? Найзынхан алтан биасыг. Жоон бол бас л яг адилхан хинч харсан царилаг хүн байхгүй юу. Тэгээ ингээд сормоос мөрөөс нь бас яа гэдэг юм бэ? Тэгсэн чи биднэрт бүр ямар сормоос байдаг юм бэ? Амар тийм шодрог бас зөөлхөн хүн санагдаад байдаг байхгүй юу. Яг ингээд янз бүрийн тоглоом тэмцээн мэмцээ юм болгоод ингээд хоор найруулаад амар их тийм санаатай ингээд энэ ямар одоо чи нана тавар дээр ингээд Мингюгийн даалгавар нэг юм хутах байдаг шүү дээ. Тэгсэн чи тэн дээр очил жонхоо ингээд ус мус цацаал тэрийг ингээд сүйтгэх. Тэгмэт ингээд ямар хорон санаатай юм бэ гэж хүн харуул харахаар заяа. Гэтэ яг үнэндээ нөө агуу нэг тийм зөөлхөн жохооны ингээд нэг ингээд ядаж мадар ингээд суудсан байгаа юм байгаа зураг мураг бичлэг харахад би бүр ингээд ёо гэдэг жаа юм шиг ингээд санагддаг байхгүй юу. Одоо ингээд цэрэгч яваад бүр айгу олон сар болсон гэхээр бүр ингээд зөвхөн цаг хугацаа бүр амар хурд явж байгаа. Хизээдээ яг ийм олон сар болчих уу гэж бодогдоод за. Тэгээ янз бүрийн моглоомн дээр жишээ нь би одоо яг жонхоо шиг байсан болоосаа гэж бас үсэн заяа. Айгу ингээл толгойн ингээл сэрэг ажиллана. Заримдаа тэр нь үл яг ингээд шууд утгаараа ингээд булхаа байдаг ч гэсэндээ заримдаа энэ ч бас бол тийм хэцүү ситуацад ингээд ажиг аваад гарчдаг хүн баггүй юу. Тэгээд одоо жишээ нь маф энтер тоглох юм бол би бол маф болж ер нь үл яг ингээд баригдчихдаг төрлийн хүн заяа. Худлаа ярихгүй юм шиг худлаа яри гэхээр ингээд баригдчихдаг. Тэгээд жонхоноос тэр чадварыг нь бол сурмаар шавармаар санагддаг гэж. Купс бидний аав. За купс олонгоц заяа. Тэгэл купсын багын зураг мөрхийг харахаар бүр дахиад л игдүүд. Би одоо бүгдээрийнх нь багын зураг дээр яг адилхан хийдэг. Бүгдээрийнх нь багын зураг харахаар бүр ингээл би яг өөрийнхөө багын зургийг ч хараад тэгэж хүрдэж байгаа гоох за ихлэгтүү өрөөл явчихдаг заяа. Тэгснээ ингээд купс зүйл миний бодлоор яг ингээд
Зүгээр одоо Going дээр ч юм уу, Nana Tower ч юм уу яг ямар ч ингээд зүгээр ингээд үсээ угаагаал хатаацсан тэгэл нүүр мөрөн дээр юуч төрхийгүй штэ. Тэр үедээ бол бүр нэрээ күүфсрэх сэрэлэг юм байхгүй за. Тэгснээ эргэжтэйлэг. Тэг ингээд нүд ийм өтгөн нүдгээс солиорч байна. Өтгөн хөмсг ингээд том нүд мө тэгэл юм жоохон ингээд зузаан дөө ингээд бак биетэй байх чинь нэг эргэжтэйлэг байлээ тодорхойлж байгаа штэ. Тэг күүфс бол яалч хүнхээр яг эргэжтэйлэг яг ингээд ахлагч бодлоо байгаа байхгүй. Тэгээд тэгснээ яг тийм төрхтэй ийм имижтэй байснаа күүфс инээд надад хамгийн ихдүүтэй санагддаг заяа. Яг нэг тийм жоохон хүчиг нэгдэн штэ. Каратууд энэ чинь дотоо яг ингэ шууд күүфс инээд сонсогдож явах хэвээр. Рэп мэпийг л хэлэх юм л тэгэл бас алан штэ. Тэгэл яг нэг тийм жоохон байхаас эхлээл хамтлагийн ахлагч махлагч энэ төр гээл тэгдэг чинь айгу тийм хариуцлага нодчихж байгааз. Тэгэл ер нь бол ингээл курс ч байсан хинж байсан ингээл сэмтнээс хин ингээл жоохон нэг тийм гонхтой юм яриад уйлж мүлэл хэлэх юм бол би тэгэл уус аль хэзээ уйлаад нусна очсон сууж идэг за. Тэг курс бол хайртай хайртай. Одоо тэр курс хүмүүсийг тарган марган ингэж үзээд байгаа хүмүүс танд яг ирүүлв. Яг ингээл лайц ялангуяа ингээд солонгос ингээд фэнүүд мэдээж бүгдээрээ зарим нь яг ингээд надад та нар ирүүлв гэж бодмоор санагддаг. За ингээд лайта эсвэл ингээд нэг хотод амьдарч байгаа ингээд ойрхон байдаг болохоор ингээд бүр ингээд сүд ингээд даварцсан юм шиг заяа. Бид нар бол одоо чааваас ингээд уцаараа үзэж хагаад том дэлгэц мэлгэцээр үзэхдээ ингээд хөөрөл ингээд байж байгаа. Интернэшнл фэнүүд чинь чаавас тэгэхээр амьтад ч тийм. Тэгмээс солонгос фэнүүд ингээд даварцсан. Бүр ингээд күүсийг тархан гэж одоо яг ямар солир долир нүдээр харахаар күүсийг тархан гэж хараад байна. Одоо эрэгтэй аялаас яг юу үсгээд 40 кг байхыг хүсэж байгаа юм уу? Яг яагаад байгаа юм? Тэгээ ингээл айдлуудыг одоо 90 юм ч хамаагүй бусад хамтлагч байсан хамаагүй ингээл амар ингээл body shame хийн үү хийн эсвэл ингээл нэг жоохон юм ичүүл ийм байна тийм байна гэл эсвэл ингээл царай муутай байна ч гэж ах шиг тий. Are you sure? Одоо солонгосын зүгээр годомжинд ингээ алхаа явж байгаа энгийн хүмүүс та нар үнэхээр яг тэр K-pop-ын айдлууд дундаас энэ хамтлагийнхаа хамгийн царай муутай гэж ярьж байгаа хүнээс та нар өөрсдөө царайлах гэж бодоод идэм солонгосчууд аа. Яг биш мэдээ солонгос үзгүй л дээ. Гэтэ ингээд сонсохгүй юм чи ингээд бүгдээрээ сайхан муурч заяа. Заримдаа солонгос фэнүүд ингээд хитрээд идэв штэ бүр ингээд. Саний ингээд өмнө нь ч гэсэндээ ингээд янз бүрийн бануунж байна, хоошич байна ингээд нэг тийм юу хуцаад байна. Гимээр ингээд тийм яриа гаргаж ирдэг тийм гүзээ алт авчираад байдаг. Тэгсэн мөрчлөө өөртөө ингээд карат гэж хэлээд байдаг. За ингээд муулж муулаад үзээ адал дуудаад байдаг мөртлөө гэтэ биг карат. No, зайл. За дараа нь диет толгомод байна штэ. Диетийн загварын мэдрэмжинд би бүр яг ингээд ёо crazy гэж боддог за. Дээрээс нь диет өөрөө ингээд яг энэ тийм хувцсан өмссөн байгаа ч яг ингээд модель пропорцтой юм байхгүй. Айгу ингээд урт үзүүм үзүүтэй. Тэгэл яг ингээд ямар ч өмссөн зөгтөг нэг тийм гатархмаар дургу өрмөрчмж хүмүүс байдаг шүү дээ. Диет яг тийм төрлийн хүн. Тэгснэ өөрөө дээрээс нь айгу мэдрэмжтэй. Тэгэл одоо янз бүрийн стейж ч вэ нөө эсвэл одоо killing voice ч вэ нөө одоо янз бүрийн тиймэрхүү юм дарангууд диетийн өмссөн хувцсыг би дандаа яг ингэж хардаг за. Crazy. Тэр уцыг ингээд зүгээр ингээд болдоо ботоо хоёр өмсөх юм бол ерөөсөө ч гой харагдахгүй за. Диет өмсчгөр амар гоё харагддаг. Үнэхээр яг ингээд сонин юм ингээд хостуулаад нийлүүлээд өмссөн юм шиг хэрнээ яг ингээд диет өмссөн байхыг харахаар амар гоё харагддаг. Зөвүүн, кул. Яг кул хүн гэж би тодорхойлсон заяа. Тэгснээ бас яг цагаад талаад ингээд бүр ингээд гүн ороод карат болох юм бол диет ч бас энэ ихтүүтэй хүн шүү дээ. Ихтүүтэй тэгснээ бас savage. Одоо янз бүрийн iconic үгнүүд ч юм уу эсвэл царай ч юм уу тэгээ бас ингээд юу ч наалтахгүй сууж байгаа. Тэгээ ингээд нэг тийм бусдыгаа ингээд жоохон нэг жааж хийж байгаа тэр царайны хувирал мөрөлтэй тэр айгуу дуртай. За тэгээд бүжиг мүжигтэй бол угаасаа хинч үж ярихгүй штэ. Тэгээд одоо би зөвхөн одоо ингээд 17-ээс гэлтгөө бусад хамтлагуудаас гадаад гişүүдийн ингэж бүр илүү хайрлмар санагдаад байдаг байхгүй. Яагаад гэвэл ингээд 10 эдтэй ч юм уу жоохон бахтаа ингээд өөр улсад ингээд ганцаар очивол өөр хэл сураал. Тэгэл тэр чинь зөвхөн ингээл хэлээ сурвал хичээлээ хийгээд байна гэсэн үг биш шүү дээ. Хажуугаар нь ингээл бэлтгэл ээж хийн, шинэ орчинд оотаас нь гэр орно ооч санаа. Тийм болохоор ингээд гадаад гişүүдийг би улам илүү ингэж хайрламар сандаад байдаг байхгүй юу. Бусад бүх хамтлаг K-pop ертөнцид байгаа бүх хамтлагаас шүү за. Мингю. Мингю бол яалтчгүй хамтлаг болгоно нэг тийм хүн байдаг шүү дээ. Одоо энэ тэндээс рил мил үзээд ч юм уу, TikTok үзээд ч юм уу ингээд хүй энэ хаанаа хинбэ гэж хараад тэгээ хамтлаг руугаа ингээд фэндом руугаа чирж авчирдаг хүн надад яг байдаг санагддаг байхгүй юу. Тэгээ 17-ээс болохоор Мингю байна. Ер нь бол хөвчлэн ингээд карат болсон хүмүүсийг харангууд ихэнх нь ингээд Мингюг хараад
ингээ орж ирсэн байдаг. Тэгээ орж ирээ би ясан солигдчих болно то. Тэгээд одоо ингээл карат биш миш хүн ингээл мингүү харахад ингээл амар өндөр амар булчинтай тэгэл тэгснэ яг ингээд мэдгүй үнэнүүдээр үл яг сүлд гаргасан одоо шекер оф дуу шиг ингээд би үл сайхан залуу чи намайг ямар сайхан сарна вэ гэж бодож гинөө тийм ээ. Of course би үл сайхан сарна гэсэн шинжтэй. Тэгээ яг карат болоод эхлэнгүүт ороод эхлэнгүүт ингээл яриа мэрэг ингээл шуулгансан ингээл яана зүгий тэргээл айж мэж явах төрлийн нэг тийм бас доторх хүн нь бол ингээ хүүхдэрээ хүн байгаад байгаа штэ. Тэр нь надад ингээ бас ингээ айгу хөөрхөн. Тэгээ мингюг би бас ингээ яаж ч ингээл булчинтай ингээл зураг мураг байсан. Яаж ч ингээ рэп мэпигээ бүжгэлж ингээ галзуурч исэн ч гэсэндээ надад зүгээр яг нэг тийм игдүүтэй гэдэг үгээр л харагддаг. За. Тэгээ мингюгийн ярьж байгаа тэр байдалд нь бас айгу дуртай. Ингээл мингюгийн ярьж байгааг ингээ сонсоол ингээл байжмаар игдүүтэй төрлийн хүн. Жошуа. Жошуаг нь штэ. Жошуагийн яг ингээ англиар ярьж байгааг нь би ингээ зүгээр сонсоол байгаад ямар заяа. Жошуаг ингээ зүгээр яг англиар одоо англи хэл дээрх тийм ярьслах ч юм уу эсвэл зүгээр ингээ англиар юу ч хамаагүй ингээ баг зүгээр ингээ ном уншиж суучдаг ч байсан тийм подкаст хийгээс би амар хүсдэг. За яа тэгвэл Жошуагийн ингээд англиар ярьж байгаа тэр акцент дуудлага ингээ хоолойг нь сонсох бүр амар гоё. Картуудаа та нар бас тийм биз дээ. Нэг тийм luxury сонсогддог заяа англиар ярьж байгаа нь. Тэгээд дээрэс нь Жошуа ч ингээд айгүй нэг тийм бас нэг зөөлхөн хүн байгаа байхгүй юу. Тэгээд Жошуад бол манай найз бас бол өхнөө. Сүүл нөгөө нэг өсний цэцэлдээ ингээд өөрчлөөд ингээд богиносгоод татсан байсан чинь манай найзын даралт ихсэн байт юм. Хөшөө юу болоод байна гэх. Нэг хизээч үлээ дээ би нэг рил ухаж ивтэж аваад нэг бичлэг үзсэн чинь тоглолт аялан тоглолт болж байгаа үед нэг карат ингээд миний төрсөн өдөр гээд нэг юм баннер барьсан зогсож исэн ч гэлээ тэгсэн чинь Жошуа ингээд стафедуудад зааж агаад ингээд өөрхөн малгайг өгж байгаа нэг тийм рил яваад байсан да. Тэр рилээ үзэл би бүр ингээд дахиад шүн би орондоо тэрийг үзэж байгаа. Тэгэл би тэрийг үзэж уйлсан заяа. Тэр нэг тийм хүн уйлаад байгаа юм уу тэнд гарахгүй байгаа штэ. Гэтэ тэрийг хараад бүр тэр каратын өмнөөс бүр ямар гоё юм бэ гэж. Тэгээ яаж тэр бишгэнээр Жошуа бүр зүгээр ингээд хар үстэй хар бодолтой. Бүр мөрөш нэг бодоагүй. Тийм байгаа байхгүй. Тэгэл бүр ингээд аимшигт царайлаг. Тэр царайлаг. Мунжуни. Жүүн олонготой штэ. Яг бас модель төрхтэй биеийн пропорцтой санагддаг байхгүй юу? Яг ингээл айгүй урт үзэн үзүүтэй айгүй өргөн мөртэй жүн ч бас өндөр штэ. Тэгэл амар юм өндөр хамаар ерөөхдөө ингээл царайлаг гэдэг тодорхойлолтод ингээд орохоор төрхтэй. Тэгснээ 17-д байгаа Жүүн, Idol Жүүн болгоомт ингээл нэг тийм них олон юм бол яриа марианд оролцоод тэгээд байхгүй. Гэхдээ нэг гарч ирэхээр амар хөвгөлтэй. Тэгснээ жүжигчин Жүүн болгоомт бүр ингээд шал өрхөн. Бүр үнэхээр шал өрхөн заяа. Тэг яалчгүй цаашдаа бас ингээл жүжигчнэрээ ингээд улам илүү ингээд олон кино минутад тоглож моглоод ингээд карьер ингээд өсөж яваасаа гэж айгу хүсдэг. За одоо жишээ нь ингээд Idol байх хугацаанд сая одоо жишээ нь ингээд 3 киноны зураг авалтанд орчод түрээзэрлээ шүү дээ. Crazy. Тэг Жүүн бол ингээд айгүй их өөрийгөө тэгж чахаж ингэж чимээгүй. Гэтэ ингэж өөрийгөө айгүй тэгж чахаж хичээдэг хүн шиг санагддаг байхгүй. Тэгээд айгүй их одоо шаргуу гэж ярьдээ шүү дээ. Тийм. Тэгээд би өмнө бас хэлжлээсэн хэрвээ би ямар нэгэн загварын загвар зохион бүтээгч ч юм уу ямар нэгэн тийм брэндтэйсэн бол би Жүүнийг 90 гадаа нэрээ шалгавчин дээр нөгөө чивтж жагаад өөрийнхөө брендийн нүүр царай болох байсан. За яагаад гэвэл сүүл нөгөө нэг Golden Disc Awards дээр лөө мама биш байхаа тэг Golden Disc дээр Жүүний яг ингээд тэр нэг бүдээр нэг тийм хар костюм юм шиг тийм хувцастайсэн шүү дээ. Тэрэн дээр би Жүүнийг хараад бүр ингэ шүлс бүр ингэ гойжсан дээ юу. Жүүний киног бас маш их хүлээж байна. Жүжигчин Жүүнийг хараагүй бас айгу утсан байна. Тийм болохоор хүлээж ядчихна юм аа. Дараагийнх нь болохоор бидний продюсер. За үжи олонготой штэ. Яг ингээл их нөхцөлд ингээл нэг тийм яа эднэр болчихсоо гэсэн шинжтэй сууж байгаа авчиг яг цагаад тулж болохоор дээс одоо жишээ нь ингээл хоошин мошиг ингээл нялцганаал ирэнгүүт ингээл зайл гэж байгаа юм шиг байгаад байдаг мөртлөө яг цаагаараа бол дуртай. Хошиг мошиг үл игдүүтэй гэж харна. Тавлынхаа гişүүд мишүүд игдүүтэй гэж харна. Нэг тийм игдүүтэй. Би яагаад ч юм эсвэл би надад асуудал байгаа юм бол би яг бүгдээрээ надад ингэ игдүүтэй харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд яг үнэндээ бол ямар хацсных нь игдүүтэй авахтай ингээл үжиж ингээл амар булчмалчинтай. Намайг л зүгээр ингээл баргийн гарыг цохот ундаагчаар тийм булчинтай хүмүүс шүү дээ. Тэгээд үжигээ арьсанд бол баг каратууд бүгдээ хатаархдаг байх. Бүр ингээд цав цагаан
Snow White энэ төр ингээ солонгос эрэгтэй хүний дүртэй тоглох юм бол Snow White-ийн дүр шууд үүжи нэгээр гарцаагүй. Тэгээд надад үүжигийн ингээд дуу продюсерлах, дуу бичих зохиох авьяасыг бол үнэхээр биширдэг заяа. Зүгээр үүжи биш байсан ч зүгээр ямар нэгэн дуу бичдэг хүн байсан ч яг ингээд шинээр ая зохиох. Тэр бол надад бүр ингээд genius авьяас юмсаг санагддаг байхгүй юу? Яагаад гэвэл би одоо ингээд жоохон багтаа заяа 10 жил мэл багтаа ингээд дуу зохиох гэж үзэж байгаа зүгээр ингээд тэр үйл бүр ингээд serious юм биш шүү. Зүгээр найзынхаа төсөөдөр ингээд өөрсдийнхөө тухай үг оруулаад ингээд зүгээр ингээд богинохон төрсөдрийн дуу шиг юм зохио гэж бодсон байхгүй. Тэгээ ингээд би ингээд айлт зохиох гэхээр уус надад авьяас байхгүй чинь тэр л ахaltaа. Гэтэ ингээд би амар хичээсэн. Бүтэн өдөр яг ингээд амралт өдөр суусан байхгүй. Тэгээ ингээд нэг юм биччихээ тэрэндээ ингээд айлт зохиох гэхээр ингээд нэг аа ингээд л ай нараад ирлээ гэх тэгэнгүүт тэр нь ингээд үнэнд байдаг дууны ай байдаг ч юм уу. Эсвэл ингээд л нэг тийм болохгүй заяа. Зүгээр нөгөө наа гэсэн нэг тийм юм л орж ирэн заяа. Тийм болохоор би энэ дуу муу бичдэг, аймаа зохиодог хүмүүсийг үнэхээр биширдэг заяа. Энэ бол үнэхээр авьяас хөдөлмөр. Тэгээд хичнээн дуу зүгээр нэг дуу биш шүү дээ. Хичнээн ширхэг дуу зохиогоод тэр дуу болгоно тус тусдаа өөр өөр ингэсэн унгаястай. Тэснээ ингэ тийм catchy шууд ингэ чихэнд наалтахаар тийм ай хөгжим дуу химнэл байдаг шүү дээ. Яг тийм. Тийм болохоор үүжид бол би бүнээр сүдэн мөр гэж амьдэрдэг гэж хэлж болно. За манайхаа үр хүлдэсэн үү? Курс жоохон ташаа. Чи аши үчи манай ингээ Үлдээг юм шиг. Юм болохоор ингээл та ингээд 1 2 3 4 13 хүртэл нэг тоолцдог тийм. За тэгмээ 17-ийг би одоо ингээ ярьсаар байсан ч бүр ингээ 50 минут ярьсан байдаг нас. Би хүн цаашаа ингээ өөр юм ярих гэж бодож байсан байхгүй юу? 17-ийг болонгод 17-ээс миний ингээд нэг сурж авдаг, боддог, сурж авсарч байгаа нэг зүйл нь болохоор ямар нэгэн зүйл ингээ тууштай байх заяа. Одоо эднийг ингээ бэлтгэдэгч байсан үеэс ингээ ботход 10 эдтэй хүүхдүүд тэгээ компани ч нэг тийм том компанич биш. Тэгэл хэцүү. Шулуух хэлэх юм бол жоохон ядуу заяа. Тэгээд айгу олуулаа ингээл жижиг өрөө нэгэл амьдрал ядраал бэлтгэл хийгээл тэгэл ирээдүйд тэр үедээ тэд нар чинь за ирээдүйд бид нэг 17 хамлаг болно. Бид нэг алдартай болно. Тийм болохоор одоо жоохон тисчээ. Тийм юм ч байхгүй ирээдүйд ингээ яах вэ гэж мэдэхгүй штэ. Тэгээд одоо ингээл зөндөө ингээл удаан бэлтгэж байж байгаа л дебют хийсэн чинь ингээл алдартай болж чадахгүй ингээл тардаг ч юм уу эсвэл зарим нэг дебют хийж чадахгүйгээр ингээд дуусч болно штэ. Тийм ямар ч тийм баталгаатай ирээдүй байхгүй байхад ингээд тасралтгүйгээр тууштайгаар тэрэндээ ингэж хичээж ирсэн нэг зүйлд ингээд тууштай байсан нь надад ингээд айгу нөлөөлдөг юм. Тэрнээс нь жоохон ингэж тэрнээс нь одоо ингэж сурч авдаг гэх юм уу. Тэгээд тийм болохоор одоо ингээд чи хэрвээ ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаг бол чи тэрэндээ дуртай бол одоо хажуунаас ингээл хинж чамайг чадахгүй бүтэхгүй чиний тэгнэж ямар юм байд юм ингэж өгч байгаа өгнүүдэд зүгээр ингээд салгаж өгвөл урагшааг хичээх ёстой юм шиг санагддаг байхгүй юу. Тэр талаараа би 17-нд илүү хайртай санагддаг. Тэгээ 17-ийн талаар ингээд манайханд би зүгээр 17-ийг ингээд тус нь ингээд яриад байгаа юм л үнэхээр амар урт болох юм байна за. 17-ийг ингээд карат биш найздаа ч гэсэн одоо янз бүрийн хөгжилтэй хэсгүүдийг ингээд үзүүлэхэд карат биш тэгээ дээрэс нь K-pop-ч биш сонирхдаг биш найзууд маань хүртэл айгүй хөгжилтэй байдаг заяа. Одоо жишээ нь ингээд сүүлд одоо санаанд орж байгаагаар ингээд манай нэг карат биш ингээд найз заяа. Хамт ингээд уцаа үзчихсэн чинь нөгөө нэг Nana Tower дээр тэднийг ингээд өрөөндөө унтж яхад ингээд ороод нэгээр ингээд босгол аваад явдаг штэ. Тэгэхээр чи ингээд боно нь ингээд хаалгаа тавихгүй тэгэл бөө юм болоод орсон чинь ингээд боно нь хүнжилтээ хөвтөн тэгсэн. Би ингээд энээс өөр юм өмсөг байна гэж хэлдэг штэ. Ганцхан би энийг л өмссөн байна гэж хэлдэг штэ. Тэгсэн чинь ингээд хоошиг хүнчлэн доогоор ингээд гараа шургуулж орж ингэж үзнэ. Тийм байна. Нэрээ өөр юу ч өмсөг байна гэж хэлдэг штэ. Тэр зэрэг ингээд манайнаас харснаа. Би чи та энэ сая энээс өөр юу ч өмсөг байна гэж тэгсэн штэ. Тэгсэн чи ингээд хажууд байгаа нь ингээд гараа шургуулж ингэж байрч авч үзснэ. Тийм байна өөр юу ч өмсөг байна гэж хэлдэг штэ. Тэгээд үнэхээр подолкноос өөр юу ч өмсөгүй яг ингээд шав шалдан байсан гэсэн үг үү? Тэрийг ингээд шалгасан гэсэн үг үү? Надаас асуудаг хгүй. Тэгсэн чи би ингээд юу лээ гэж бодож байгаа хгүй. Намайг ингээд бүр яг тэр хүнжил дотор ингээд байсан юм шиг намайг ингээд бүдин мэдэх хэвээр юм шиг асууж байгаа хгүй. Тэгсэн чи би ингээд гайхчих тавьж. Тэгсэн ингээд бодсноо. Минь хайцаа би мэдгүй штэ гэж хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь чи карат гэстэй гэдэг байхгүй юу. Тэгэл яаж мэдх юм бэ? Мэдгүй тэр яг хоошоо яг юу барьж юу шалгасныг бид нар мэдгүй штэ. Тийм болохоор
Тэр мөр ингээл айгу хөвжлөлт би тэрийг сонсоод бүр ингээд татаж унгаалцсан за. Ингээд миний хувьд байж тэ хамгийн гоё одоо тэр өдрийн хамгийн гоё юм ч гэх юм уу эсвэл яг ингээд өдөрт ингээд ажиллаа тараад гэртээ орж ирэхэд гоё амралт болдог юм нь гээд 17-ний шинэ бичлэгийг үзэх. Одоо өчтөр жишээ нь би гэртээ орж ирээд M countdown-д орсон байлаа. Тэр үзүүлбэр ингээд үздэг байхгүй. Тэгээл бүр ингээд алцганаал орилоо болж чарлаа л. Юун дээр гэртээ амар орж ирэхдээ ядарлаа гэж орж ирсэн тэр мэрийг мартчихж байгаа юм чинь. Ойр дөрний стейжлистүүд айгу сайн байгаа санагдчихж байгаа заяа. Тэгээд өчтөр одоо ингээл дээшт тэгснэ Жошуагийн тэр хуцлалт яг юу вэ? Дээгүүр өмссөн байсан нэг тийм цанц шиг нэг тийм торонч юм шиг юм. Тэгээд нэмээд дээрэс нь хүссэлт нь crazy заяа. Яа, тэгэл мэдгүй. Тэрийг ингээд тэр бичлэгийг одоо би ингээ хамт ингээ үзээд ингээ алцханаар байгаа хөө тэгээд тэнгууд нь одоо ингээ нөгөө copyright гэдээ салавч ирээд байгаа болохоор би тэгж чадахгүй байна. Мэн тэгээд Хоши Үжи хоёрын фэн ивент илүү зарлагдсан байсан. Тэгээл бид нар ч одоо ямар хамаа авах те бид нар бас очиж чадахгүй юм ч. Тэгээд бид нар бол тэрийг яаж харж гинөө гэхлээрээс зэрэг жоохон дээ. Утгуу зэрэг жоохгүй л бэлтгэл ажиллаа бид нарт ингээл баг ингээ сүлийн харах хэмжээч бид баадгүй за. Тэгээд сэтгэлээ бэлдээл сүүжиг аваад хөргөвчөндөө хийгээл байж ин да. Тийм байна. Yes. За одоо биш дээ бүгдээрээ заяа. Бусад хамтлагуудын талаар ярив за. Одоо ингээд би яг ингээд би фэн ин гэж хэлж чадахгүй. Гэтэ ингээд сонсдог байсан хамтлагууд ярив заяа. 2018, 19 хавцаа би ер нь л айгүй нэг тэгэж бүх хамтлагууд ингээл тэр үед ингээ шинээр дуу гаргана штэ тэнгуут бид ч дуу болгоно ингээд айгүй сонсдог байсан байхгүй. Тэр үед Red Velvet-ийн Psycho гарч ирсэн. Psycho-д би айгүй дуртай заяа. Миний хувьд бол хамгийн дуртай Red Velvet-ийн дуу Psycho. Тэгээд Bad Boy бас байна. Гэтэ Psycho-д би илүү дуртай. Яг нэг тийм айгүй гоё дуу за чанартай. Тэг клип мэлбнийхэн тэр зураг аваад нөгөө концепт нь бас айгүй гоё. Тэгээд Psycho үзснээс хойш би нэг тийм амар тийм хард улаан хүрэн тийм уруулан бодог авч ирсэн за. Тэгэл авсныхаа дараа ингээл бодож үзэл би өөрийгөө ингээл сэлгийчгэл харагдан гэж бодож байгаа юм чинь ямар хацныхан сэлгийг шиг харагдах вэ ингээл нэг цус орогч юм шиг түүхийн махцуудагаад идсэн юм шиг тэгж харагдаж байгаа юм чинь. Тэгэл тэр бодыг тэрнээс хойш дахиж хэзээ ч хэрэглээгүй. Тэгээд тэр үед одоо болохоор бас Twice-ийн одоо яг Fancy, Feel Special тэгээд More энэ гарч ирсэн үе яахгүй. Тэгээд тэднийг би яг ингээд тэр үед нь сонсч ирсэн. Тэгэл дахиад Twice-ийн нөгөө нэг Feel Special-ха тэн дээр ингээд Маяон аюугүй чадчас өнгийн урлын модгаар урлаа бодсон. Тэгэл би дахиад хашихгүй улаан урлын модг авахгүй яг. Тэгэл өөргөө Маяон шиг л харагдана гэж бодож байгаа шүү. Тэгэл уруулаа бодсон чи би бүр тийм сонио авгаа шиг л харагдсан. Тэгэл дахиад би тэр бодыг юусэн ашиглаагүй за. Яагаад ч юм надад Yes or Yes байх те. Тэр дуу надад айгүй таалагддаг ингээд. Айгүй нэг тийм гоё гэгэл гэх юм уу тэг санагддаг. За өөр чин тэр үед BTS заяа. BTS-ийг би бүр гэж өмнөөс нь бол дэмждэг байгаагүй. Яг өөрийгөө ARMY энтер гэж бол хэлж чадахгүй. Яагаад гэвэл тийм сайн 17 талаар 17 гэж одоо бүр солиорч BTS-ийн талаар тийм сайн бүгдийн бүх дуу мууг нь бүх гişүүдийн талаар мэдгүй учраас гэхдээ яг тэр үед 18 он хавцаа одоо BTS-ийн сонсох дуртай сонсдог ингээд бүр плейлистэнд байдаг гэсэн дуунууд байдаг хгүй. Би буруулчих. Spring Day юм биш үү? Энийг сонсоод тэр хаврыг бүр яг технээс мэдэрч байгаа юм шиг. Яг ингээд сонсохоор 19 оны хавар санаанд ордог зөө. Яг ингээд дуу яг тэг үлдчихсэн шүү дээ. 4am гэж солиор үзсэн чинь. Тийм шүү дээ. Ингээд фэн биш гэдэг мэдгэж байгаа. 4 цаг гэдэг нь шүү дуу юм шүү заяа. Айгуу сонсдог байсан. BTS бас нэг Born Singer лөө? Born to Singer лөө? I'm a born singer гэдэг. Тийм Born Singer юм байна. Энэ дууг би яг тэгж нөгөө тоглолт нэр лайваар дуулж байгаа. Тэр биш нь үзээ тэр дуу бас амар сонсдог байсан зөө. Тэгээ тэр үед чинь би ингээд ARMY ч би 17-ний яах вэ? BTS-ийн талаар сайн мэдгүй мөртлөө тэр дуу сонсоод би ингээд жоохон ингээд нөлөөс өрөх юм болохоор уйлах шахажсэн заяа. Тэр дуу яаж ч майгүй гоё дуу. Тэгээд би бодохдоо энэ бол яг ARMY-ны төвд л яг сүлт дуу ах за. Каратэ дуугаар энэ үл яг circus байна гэж би бодож байсан за. Тэгээ яалтчгүй тэр үед бол BTS-с би Jungkook би хоёр дуртай байсан заяа. Яг ингээд одоо ARMY-нууд хамаад яг ингээд нэг тийм орж ирдэг хүмүүсийн нэрээр дэмжиж орж ирдэг дээ гэж бодож магадгүй гэж бодож байна. За тийм байна. За өөр чин бас яг тэр үед заяа. SMS ингээд EXO, Shiny interest ингээд NCT interest ингээд
гişүүд ингээд аваад Super Aim гэдэг нэг хамтлаг дебют хийлгэсэн шүү дээ. Super Aim-ийн тэр дебют дуу нь Joppy билүүлээ. Тэр дууг нь би бас амар сонсдог байсан заяа. Joppy юм уу юм биш үү? Энэ дуу бас ингээ айгуу дуртай. Ингээ хамтлаг болгоноос ингээд нэг тийм эвгүй гарууд ингээ зөвхөрлөө аваад ирсэн байгаа завьстай гарууд юм. Тэгэнгүүт энэс цаашаа бол ямар дуу гарсан би нэг сонсоогүй. Гэтэ энэ Joppy ингээд дуу бол crazy заяа. Тэгээд одоогоос ингээ байгаа гişүүд ингээд харахаар чинь бүр ингээд яг алхам тодорхойгоо энийг бас айгуу сонсдог байсан энэ дууг. Тэгээ бүр ингээд дискод нь хөвчнээ сонсч бүр ингээд дискодоор зам амар гарч явах баг ингээд яаж машин дээр үлчээгүй энэ заа ингээд бүр ингээд доороо бүрштэй юм шиг л яг ингэж явдаг гэсэн. За. Joppy. За өөр чин за TXT заяа. TXT-г яг ингээд нөгөө нэг entertainment-аас за нэг юм шиг хамтлаг гарах чинь ингээд хамтлагийн гишүүд нээ гэдэг ингээд зургийн танилцуулгатаар ингээд гараадаг та. Тэр үед дахиад манай найзтай хоёр ингээд байжгаад тэр пост ингээд гараад ирэнгүүт нь за хоёулаа яг энэ зургнуудыг ингээд харж агаад шууд ингээд би ясаа сонгоё. Зөвхөн энэ зургийг харж агаад гээд би ясаа сонгож ирсэн байхгүй. Тэгээд би тэрнээс ингээд харж агаад би Сүбэнийг сонгож ирсэн юм. Тэгээд манай найз бас сэнийг сонгож ирэхэд ямар ч бодвол одоо ингээ амар том нүдтэйг сонгосон баг та. Тэгээд бид нар биасаа сонгочоод тэгээд бодвол ингээ хичээл мичээл шалгалтшүүлэг гээд амьдралаа дарагдаад ингээ нөгөө нэг биасаа сонгосноо ингээ дуу мөг сонсох мартсан заяа. Тэгээд TXT-г ингээ огт сонсохгүй явж байгаад сүүл нөгөө нэг хайби артистуудын гейм качерс үлээ тэнд ингээ орж явахт нь ингээ TXT харангуйтаа хүүшээ нэрээ би чи одоо эндээс ингээд би яасан тэр сонгосон ш сонсоогүй юм шүү дээ гэж бодоод TXT гэдэг хамтлаг байсан шүү дээ гэд ингээд сансан за. Тэгээд би TXT-гээс ингээд дуу сонсох гээд ингээд хайсан чинь ингээд хай мэдээж амар олон дуу гарч ирсэн шүү дээ. Би ч одоо хичнээн олон жил тэрнээс ч хэсэг ч олон жил өнгөрсөн юм. Тэгээд TXT-ийн дуунаас ингээд сонсож үзье гэж бодсон байхгүй. Хэрэг TXT-ийн фэнүүд ах юм бол надад ингээд энэ дуу сонсорой, энэ дуу сонсох юм бол of course чи хайлж урсан гэж бодсон дууга надад санал болгоорой гэж би хүсэж байна. За тэгээд дээрэс нь энэ hyphen-аас би бас яг game catchers дээрээс ингээл үзэл тэгээ тэрнээс өмнө бол угаасаа ингээл хит болол дуунууд ингээл гараал л шүү дээ. Би тэгэл ийм хамтлаг гарч ирж байгаа юм байна гэж бодоод хараад тэгээ бас ингээд дууг ингээд сонсох гэсэн чинь бас ингээд мэдээж амар олон дуу гарч ирэн. Би яг ингээд хамгийн анх хамтлагт надад ингээ анхны сэтгэл ямар чухал байхгүй. Тийм болохоор би яг хамгийн анх сонсохдоо яг тэр хамтлагийн яг энэ фэнүүдээс нь бүхнийг мэддэг фэнүүдээс нь за чи анх сонсож байгаа энийг сонс гэж зөвлөгөө авч тэгж орох айгуу дуртай байхгүй юу. Тийм болохоор бас энэ хайфны фэнүүд ах юм бол надад тэр дууг нь сонсоорой. Тэр дууг нь сонсоод үзэх гоё шүү гэд надад комент үлдээгээрэй. Баярлалаа манайхаа. Би жоохон ойрт ингээд шинээр хамтлагууд руу ингээд орж сонирхож дахиж нөгөө нэг хамтлагт ингээд шинээр орох мэдрэмж өгдөө ч тэр мэдрэмжийг ингэж авмаар аваад санагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор надад комментээр дуу санал болгоорой гэж хүсэж байна. За тэгэнгүүт миний бас ингээд нэг тийм орсон ч юм шиг ороогүй ч юм шиг мэдгүй их хэцүү мэддэг гэж хэлэхэд бас хэцүү хамтлаг болохоор ET заяа. ET-ийг би яг ингээд зүгээр рил гүйлгээж явж исэн чинь манай сан найз гард ирдэг байхгүй юу. Тэгэл би хараад энэ K-pop айдл юм бах та. Энэ хаана хинбэ гэж ингээд ороод ингээд үзсэн чинь ET хамтлаг мэн гэж мэдчихэж байгаа. Тэгээд тэр үед ингээд YouTube ороод үзсэн чинь тэр үед яг Ice on My Teeth гарч ирсэн санагдчихээн заяа. Тааж би шалгаадах. Тэгвэл бас судлаа үзчих болохгүй. Тийм яг тэр үед ET-ийн Ice on My Teeth ингээд цацагч ирсэн уу яахгүй. Тэгэл би клипийн үзэл бүр ингээд хава та намайг ашиглаач гэж бодсон за. Яг ийм эрэгтэй айдл хамтлагууд ч юм уу эрэгтэй дуучдаас яг одоо энэ Ice on My Teeth дээр их ийм концепт надад амар таалагддаг байхгүй. Яагаад гэвэл яг тийм эрэгтэйлэг байдлаас нь харуулж байгаа учраас тэгэл би гिचэл ET-зэсвэл би яг Ice on My Teeth тэгээд work хоёрыг л сонсч ирсэн заяа. Тэгэл хоёулаа надад аягүй таалагдсан. Тэгээд би ингээд хайж байгаа шүү дээ ч удаа ямар амар юм бэ. Энэ одоо яг хэдэн оны андууд хэдэн настай юм бэ гэдэг ингээд судлаа шүү дээ. Тэгэл тэгсэн чинь мая сан найз ингээл манай найз шүү дээ. 99 он Монгол хэд байх гэсэн чинь юу вэ? Би ингээл амар ахмах гэж утсан чинь ингээл манай үе яндад байгаа байхгүй. Тэгэл 99 он юм. Тэгэл дараа нь нэг гишүүнийг ингээл харсан чинь тэн дээр ингээд он нь байхгүй ингээд нас нь гараад 26-ыг гараад ирдэг гэсэн чинь бас ах юм байна 26 тайм биш гэд тэгсэн чинь 26 гэдэг чинь 99 оных юм л шүү дээ. Тэгээ би яг тэр үед ингээд амар бас нэг тийм үйч биш юм байна ах юм гэж бодсноо 26 гэдэг чинь 99 оных чамаас нэг л ах гэсэн үг юм биш гэж бодонгуудаа бүр ингээд
гацсан за. Яагаад ч юм ковидоос хойш ингээд би ер нь бол яг нэг 2000 он биш ээ 20 онд ингээ гацсан. Би одоо ч гэсэн өөрийгөө 20 настай гэж боддог юм шиг байна. За. Тэгээд 26 настай хүн чамаас нэг ах гэсэн үг шүү дээ. Тэгээд би ингээ ухаарснаа бүр ингээ буцаа бэрээ ингээ гүлэрсэн за. Тийм болохоор эдийн зүйл ингээ яг нэг тийм насны зүрх хоол биш. Бас ажгүй амтлаг. Тэгээд та нар эдизээс бас надад дуу санал болгоорой гэж хүсье. Бас Baby Monster-ын талаар би жоохон ингээд дэлгэрэнгүй ярмаар санагдаад байсан. Baby Monster-ын анх нөгөө нэг хамтлагийн гишүүдийг тодруулах шоуг нь ингээ үзэж явах та яг нөгөө нэг шоу нь ингээл цацагдаал за тэтэн сарын тэдний өдөр яг хамтлагийн 5 гишүүдийг тодруулна гэл нэг тийм юм зарлагдаал тэгэл би тэр өдөр нь хүлээгээл тэгж үзчихсэн байхгүй юу. Тэгээ тэгэнгүүт тэд нар чинь Рукагаас бусдын ингээл бүгд 17 хойш настай ингээл надад ингээ тийм жоохон дүү маань юм шиг санагддаг байсан байхгүй юу. Одоо Чикита энэ чинь манай баг дүүгээс 2-оор л ихч за тэгээ бодохоор чинь жоохон санагдахгүй би яах юм бэ. Тэгснэ Чикита бүр үнэхээр яг ирээдүйд бол алан заяа яг тийм яг тайзан дээр байхаар төрсөн хүн гэж байдаг шүү дээ. Чикита яг тийм хүн байгаа байхгүй юу? Тийм царайны хуурал муурал тайзан дээр ингэж үзүүлж байгаа байдал мэдэн бол зүгээр яг ална. Тэгээ тэгжсэн болохоор бүр яг ингээл зүгээр л энгийн бэлтгэгдэгч ингээл айд болохыг хүсэж байгаа, айдл болохынс ингэж хичээж байгаа тэр төрхөөс нь гэж харчаад одоо ингээл айд тоол моолтой гээл ингээ айдл болцсон явж байгааг нарах бүр хэвгүй гоё за. Би яг нэг тийм хүүхдэрээ бахархаж байгаа ээч шиг юм шиг тийм мэдрэмж авдаг заяа. Тэгээ Baby Monster-ийн Forever гэдэг дунд нь би амар дуртай. За тэр дууны төгсгөл ингээд бүгдээр ингээл усаж хараад бүжиглэл тэрийг хараад би бүр ингээд нулимс дэлгэнжсэн. За яагаад гэвэл бэлэгдэж байсан үеэс нь нэмэгдэх болохоор ингээд одоо ингээд амжилтанд хүрэж явж байгаа гэдэг нь харахад яг нэг тийм эцэг ихэн сэтгэлээр бахарх сэтгэл төрөд байгаа байхгүй юу. Тэгээд тэр шоу гарч явах үед ингээд хамгийн сүүлийн шалгаруулалт нь биш ээ даалгавар нь ингээд дуусаад тэгээд тэдний тэр үедээ гаргасан нөгөө нэг Dream гэдэг л тэр дуу яваал тэгэл би ингээд дуусаа. Би дахиад уйлсан за. Тэр Dream гэдэг дуу ахиу гоё дуу. Тэгээ ингээд яг ингээд MR сонсомоор тийм төрлийн дуу байхгүй юу. Одоо бас яг шинэ comeback гарах юм бол би ингээд саяхан ингээд буцаад бүх яг дуунууд ингээд сонссон заяа. Тэгэл миний цус хурчж байгаа юм чинь. Тэгээд Рука Мукада хайраа зарлал. Тийм ээ одоо би ингээд Baby Monster шинэ comeback гарахаас нь эхлээд ер нь бол ингээд тасралтгүй ингээд цаг тухайд ингээд сонсож явъя гэж бодож байгаа. Өөр ч надад яа хамтлаг юу лээ? Оо марччих. Aespa. Би яг ингээд Blackpink гэж яг ингээд галзуу Blink байсан үеэс хойш яг ингээд эмэгтэй айдлууд руу ингэж нэг амар гэж орхоо болцсон байсан байхгүй юу. Тэгэл эрэгтэй айдлууд л гоё харагдал би баг нэг хэсэг ёо эрэгтэй олж төрдөг гэж гүтлэх гэж боддог болсон байсан байхгүй. Тэр бодлын маань ингэж эвтэж орж ирсэн эмэгтэй хамтлаг бол Aespa байсан байхгүй юу. Би анх Supernova ингээд 100 гараад амар хит болол тэгээ би ингээд сонсож байгаа Supernova Aespa-гийн яг би дебют дуган сонсч ирсэн дээ тэрнээс хойш сонсог байсан байхгүй юу. Тэнд Supernova гараад гадуур ингээл бас баг манай найзын өвөө хүртэл сонсохоор ингээд хит болсон штэ. Тэгэл би Supernova-г сонсчвал оо crazy гэж бодоод. Тэгсэн чи дараа нь Aespa, Whiplash-ийн music video-г би анхаа үзчихэд бүр ингээд хүй би ихтэй сонирхдаг үстэй. Тэр эмхтэн сонирхдаг биш үстэй. Гэчиг бутсан за. Бүр яг аимшигтай гоё crazy үзэсгэлэнтэй beautiful pretty beautiful gorgeous тэгээд Aespa одоо би бас бүр яг тийм фэн мэн нь бол биш дээ. Гэтэ ингээд Instagram дээр Aespa-гийн Facebook дээр одоо Aespa-гийн Монгол фэнүүдийн пэйж мэжиг дагдаг ч юм уу яг тийм хэмжээний ингээд явж байгаа за. Тэгээ яалтчгүй ингээд хинч харсан дөрүүлээ ингээд хөөрхөн өгтөд. Тэгээд бас ингээд тунчаарны 2000 оныхон байх санагдчихэв нэ. Альбомынх нь бусад тийм дуунуудаас надаас тус санал болгоорой гэж хүсье. Aespa-гийн фэнүүдээс. Тэгээд Aespa-гаас би Giselle Mother ягаа өстэй байх үед нь би бүр яг бүр шээс өртөг гэсэн заяа. Гоё утгаараа шүү. Хөөх нэм бишрээд гэсэн утгаар шүү манайхаа. Надад эрэгтэй биш эмэгтэй 70 шиг санагдаж байгаа хөө. Aespa-гийн фэнүүд нэгэн ширхэг биастай байх амар хэцүү байдаг хаа гэж би бодож байна. Огт нэг сайн мэдгүй надад ингээд дөрүүлээ тэгж амар хөөрхөн би л да намайг хараач гэж байгаа юм шиг тийм амар хөөрхөн авьяастай байхад Aespa-гийн фэнүүдэд амар хэцүү байдаг байх бас та гэж бодож байна.
EXO-г бол би бас одоо яг comeback-ийг хүлээж байгаа. Seven гэж нэг дэлжсэн юм. Сэргээс ирэхээр нь манайхан comeback хийх бах. Тэгээд EXO-гийн тоглолтыг бол бас амьдралаа үзэх хэрэгтэй. Ёстой гэдэг жагсаалтанд байгаа заяа. Дээрээс нь Seven-тэй орж ирнэ. Тэгээд бусад хамтлагуудыг би бүр яг ингээд фэндомд нь байдаг стан хийдэг хүн биш ч гэсэндээ би хизээч яг ингээ ямар ч хамтлагийн хинч гэдэг айдол байсан би хэний ч яг үзий яддаггүй заяа. Би одоо тэр хүмүүсийг үзий ядчих юу аах вэ? Тэр хүмүүс ч одоо намайг 13 4 тавтай ингээд нусаа бүрэн хилээ тоглоо явж байхад чинь ингээл аим шигтэй хөдөлмөрлөж хичээж өдийг хурж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ дээрэс нь энэ K-pop гэдэг чинь ингээл алдартай болоод ингээл хүмүүсийн нүднээр гараад ирж байгаа нь энэ хитэ хамтлаг байгаа боловч цаана ингээд K-pop idol болохыг хүсээд хичээгээд тэгээ амьдралаа хэдэн жилиг зарцуулаад тэгсэн мөртлөө ингээд дебют хийж чадаагүй. Эсвэл ингээд дебют хийсэн мөртлөө ингээд амжилтанд хүрч чадахгүй хинч танихгүй байсараа ингээд тарж байгаа. Тиймэрхүү хүмүүс хүүхдүүд айдлууд зөндөө байгаа шүү дээ. Тийм болохоор одоо ингээд энэ гараад ирсэн байгаа хамтлагуудыг би бүгдийг бүр үнэхээр ямар мундаг юм бэ гэж л боддог. За тэгэнгүүт зарим хүмүүс ингээд амар үзий ядаад байдаг шүү дээ. Ялангуяа солонгосчууд ч юм уу. Тэгээд яг яасан гэж үзий ядах уу тэр хүмүүсийг тэр би амар гайхдаг. За тэгэл хамтлаг болгоны церемонтай гэж шүдэж гэж ах шиг. Церемонтай гэдэгт нь ихтгэлтэй байна уу? Ямар стандарт тэр хүмүүсийг церемонтай гэдэг юм? Би бүр гайхдаг. За тэгэл гэсэн чинь манай Жизелийг хүртэл бүр ингээд эс байгаас хамгийн церемонтай гişүүн мишүүн гэд би нэг тийм рил үзсэн. За яг ямар хацаа яриад байна өөрөө. Тэр рилийг хийсэн хүн над руу ингээд өөрийнхөө селфиг яваалмаар байгаа байхгүй юу? Өөрөө бүр ямар үзэсгэлэнтэй те. Одоо энэ K-pop idol-уудыг ингээл үзэн ядаал эсвэл ингээл цараймуутай ч байна, тарганж байна, туранхаач байна, ийм ч ингээд гоошлол өгдөг хүмүүс өөрсдөө миний төсөөллөөр бол бүр ингээл аимшигтай үзэсгэлэнтэй. Годамжаар явахаар ингээл хүн болох ингээл гоо сайхныг гайхаж бишрээл. Хажуугаар зүрсэн нохоо хүртэл хүний хэлээр ямар царайлаг хүн бэ гэж хэлэх хэмжээний тийм сайхан хүн байдаг бол одоо тэгж хуцдаг байх гэж би боддог. За гэтээ мэдээж хэзээ ч тийм хүн байхгүй заяа. Эсвэл нэг тийм компьютерийн ард ингээ гутсан ингээ бүдүүн гизээ унжуулсан нэг гар байгаа. Эсвэл нэг жоох хүүхэд байгаа. Эсвэл нэг тийм амьдралтаа стрессцэн өөрийнхөө амьдрал ямар сэтгэл хангалуун бус нэг тийм хитэн насны нэг тийм ямар ч сургуу гар байж идэг ч юм уу те ингээд хүн болгоны үз яддаг. Ер нь бол өөртөө сэтгэл хангалуун биш гэл өөрийнхөө амьдралыг гэж боддог хүнд л бусдыг ингэж амар үз яддаг. Тэгээ айгууд нэг тийм муухай мухай үг бичдэг. Тийм байд юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэгээд одоо жишээ сошиал маршал дээр юм үзий ядалтын комент хүн ингэж хараад өрөөж баг ингэж үхийч гэж бичдэг хүмүүсийг би үнэхээр гайхдаг заяа. Одоо ч их сэтгцэн өвчин. Тэр үний өмнөөс нь ингэж хичмээр заа. Тэг ингээд K-pop чи ялангуяа ингэж үзий ядагч одоо ингээд фэнүүд айгүй их байдагтайгаа ингээд зэрэгцээд үзий ядагчд айгүй их байдаг штеп. Тийм болохоор би бас ингээд K-pop idol-уудыг ингээл дэлгэцэн дээр ингээл амар инээ чанаагаал те даандуулж бүжгэлээ адил ингээл гэл цал юм байгаад байгаа мөртлөө цаанаа ингээд нэг юм ямар тийм хэцүү хар бараан талууд байдаг бол гэж би боддог. За хэдэн мянган тийм харааж өрөөж хүч талд ороо шинтер гэсэн комментууд ингээд байдаг гэд ботхоор эднийгаа ингээд амар өрөвддөг заяо ингээд нэг тийм тэрвэрмээр санагддаг. За одоо ингээд фэн ивент центр ингээд болдсон шүү дээ. Ингээд очил бүр яг ингээд айдлага нүрээ харж сууж байгаа л ингээд гар мараас натгалцаа зарим нь ингээд солиорол идэв шүү дээ. Тэгэнгүүт би болохонгууд хэрвээ би тийм фэн уулзтанд очих юм бол ингээд али хөтлийн möтлийн ингээд намайг үнсээч али үнсийн энэ төр гэж тэгэхээс илүүтэйгээр би зүгээр ингээд найз шиг ингээд ирмээр санагддаг байхгүй юу. За ойр үзтгэл санаа ямар байна? Холоо сайдж байгаа үстэй, бээсэн бодож байгаа үстэй. Ингээл камер дээр ингээл байнга нээж байгаа ч гэсэндээ цаанаа ингээд хэцүү зүйл байгаа бол ингээл хамтлагийнхантайгаа ярилцаарай, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй, бээсэн бодоорой. Ингээл надад одоо миний хэцүү үед хань болдог гэсэндээ мэдээж хүн юм чинь ингээл хэцүү үе байгаа шүү дээ. Тэр болгоныг ингэж ярилцахыг тэгж ингэж тэрвчгүй би амар хүсдэг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол би энэ одоо чинь 17-ийг гэхэд их тийм зүгээр л ингээд солиорол сайхан сарнаа шүү марнаа шүү гэдэг хаас илүүтэйгээр ингээд дотны найз юм шиг ингээд ялч ингээд юм дотн том харан зай гэд үсгцэн гэсэн үг байхгүй юу. Яг бойлохгүй шүү. Сайн ингээд жоохон ханиад өртүүлж хамар таглаад байна. Тэгээд одоо ингээд ботход миний ингээд бүр айгуух хэцүү ингээд харанхуу ингээд доор байсан тэр цаг мөчид 17 ингээд амуухан дуунууд надад ингээд хань болоод хамт байсан заяа.
Тэгээ бас эсрэгээрээ ямар нэгэн зүйлийн ард гараад ч юм уу эсвэл ямар нэгэн баяртай мэдээ сонсоод ингээд баярлаад гэрлөөгөө ингээд амар жаргалтай алхаад явж байхад хүртэл миний чихв чинь Seventeen-ийн дуу хамт байсан заяа. Тийм болохоор миний хэцүү цаг үед тэгэж одоо хамт байж сэтгэлээр тэмцсэн хүмүүсийн хариуд нь би ингээд ямар нэг үзий ядалт ч юм уу эсвэл ямар нэгэн тийм хэцүү цаг үед нь тэрнийхээ хариуг би ингээд барих хэрэгтэй юм шиг, хамгаалах хэрэгтэй юм шиг, илүү дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг тэгээ санагддаг байхгүй юу. Тэгээд тийм болохоор би бол яг ямар ч миний огт мэддгүй K-pop idol байсан ч хэдэж үзээхгүй. Чинь зүгээр нэг тийм баргийн айлын хөхөд зүгээр гэртээ ангаач өвтөж жаад айдлуудаа гараад ирчдэг юм бас биш шүү дээ. Өнгөрсөн жил одоо манай бүү нэг Instagram дээр пост хийжсэн шүү дээ. Тэр пост надад бас тэр пост ингээд миний утас нар ингээд хадгалаад тавцсан байдаг заяа. Тэн дээрээс ингээд миний сэтгэлд ингээд хүрсэн үг болохоор яг одоо ч ингээд бодож байна. K-pop idol-ууд бид та нарын ингээд хэрэгтэй үедээ ашиглаад ингээд хайдаг. Тийм хэрэгсэл биш ээ. Бид нарыг тэгж хэрэгсэл ямар нэгэн эд хэрэгсэл гэж харахгүй байгаасаа гэж би хүсэж байна. Idol байна гэдэг тийм амархан биш гэдгийг уншаад тэр пост бүгд тэр пост хийхэд тэр өдөр би бүр ингээд нохоо олтлоо уйлсан цаа. Йой. Яа хүчтэй юм бэ. Тэгэл нэг тиймэрхүү байна. Тэгээ Seventeen-ийн талаар би ингээд яриад ах юм бол бүр ингээд яриад ах юм заяа. Тэгээ энэ удаадаа ингээд би энэ удаадаа бүгдээрээ ингээд дуусгая. Тэгээд K-pop-ийн Seventeen-ийн талаар бас та нартайгаа ингэж хаяада орж иж хобоцож байна за. Тэгээд та нар бацах дуртай байвал дараагийн бичлэгээр нэг удаа уулзах гэж бодож байна. Тэгээд баяртай. Баяртай. Салют.